Сайн байцгаана уу өдрийн мэнд. Тэгээд tea time-аа дахиад уулзж байхдаа баяртай байна. За өнөөдөр та бүхэнтэй бас нэгэн сонирхолтой хоол буюу нэгэн сонирхолтой тогооч мөн сонирхолтой зочдыг бол танилцуулнаа. За өнөөдрийн манай tea time нэвтрүүлэг дээр за ахлах тогооч ганц болгоомын ирсэн байна. За орон бүлээ сайн мэт. Сайн. За тэгээ ганц болгоомын ерөнхийдөө хятад хоолоор эзэмшсэн. Одоо хятад хоолын мэрэгжилтэн гэж ярьж болно. За тэгээд энэ мэрэгчлэр бас чамгүй хугацаа бас өнгөрсөн. За тэгээд ганцлагын бол одоо ажиллаж байгаа газар бол одоо их шиглэн рестораны одоо ахлах тогоочор ажиллаж байгаамаа. За тэгээд өнөөдрийн хувьд одоо хятад хоол мэдээж дэлхийд дээр бас топ хоолнуудын нэгэнд ордог. Ганцлаг маань бол ингэсэн. Энэ хоолнуудыг ямар хоол, гурван төрлийн хоол их хөөхлөөр гэрийн нөхцөл монголчуудын бас хөрөгчөнд ойрхон байдаг юмнуудаар гой амттай жинхэнэ хятад хоолыг бол зааж өгнө гэсэн тийм. За окей. За тэгвэл хоёулаа юунаас эхлэх вэ? Шууд эхлээл хоолноос эхлэе да. За. 100 нь бол угаасаа мангар хурдан амархан болчихсон. За миний харж байгаагаар бол энэ ч одоо маш олон төрлийн ногоо шүү дээ. Бууцаа байна, өргөс тэмх байна, чинжүү, улаан хаанлаа, хаш ногоо, тий? Өөр юу вэ? Цагаангаа байна. За энэ ч мөн юу вэ, тий? Сам орхоо. За энэ нөгөө хатаасан ямар мөг гэдэг юм бэ? Хар мөг юм 73 хүний чиг шиг тий. За мөн сармис байна. За энд бол тэр би бас нэг сонирхолтой юм хажуугаар нь бас та бүхэндээ хийж үзүүлэе гэж бодсон юм аа. За энэ ч бол соуснууд байна. За энэ жан, ман, соя. За энийг бол би дэлгүүрээс авч ирсэн юм аа. Энэ их гоё. Дунгуй гэдэг хамтлагч. Энэ дэхтэй соёд орох уу? Соёд ч арай орохгүй. Ер нь бол нэг цуу төрлөнд орно. Тийм үү. Би ч нөө яталгуураас энэ их гоё. Энийг явал гоё маяг надад өгч ирсэн юм. За мөн дээрээс нь энэ ч одоо юу гэнэ? Чили паст юм уу те? Тийм, гарлик, саримстай. Саримстай чили паст байна. За энийг одоо юу гэдэг юм бэ? Чинхар цуу. Бас нэг хятад төрлийн цуу. Соёдоо бас орохгүй юу? Соёд бас юм орохгүй. Цууны төрөлд орох. Гашуун дөө. Гашуун. Тий. За энэ хоёрыг бол би бол хараад яг соёо байна гэж байна. За нэг нь бол light соёо, энэ нь бол dark соёо байна тий. За та бүхэнгээс ихсрэнгууд одоо энэ дээр ингэж гоё харлж ингэж үлдэж байна гэхлээр dark соёо. Одоо манайхаар жан юм уу та? Тий, манайхаар л жан. Жан тий. За энэ ч болохоор соёо соосох шиг байна. За энэ нэг айхтар наа чин дахиад үс. тогооч могооч зургтай. Юуны? Дахиад үсв. Ер нь дахианы одоо махан амтлагч юм биш. тий, одоо нэг дахиад бульон л. Бульон гэсэн. За. За бид хоёрын хийх гэж байгаа хоолнууд одоо нэр нь юу вэ? Нэг нь болохоор зүгээр шарж амталсан одоо хуурсан сам орхоо. За. Нөгөөх нь өндөг помидорны нэг одоо бантан шүл одоо хятад юм. Тийм нэг оронгууд нэг юм жоохон өтгөрүүлсэн, крахмалаа өтгөрүүлсэн юм шиг нэг шүлүүд байдаг уу? Тийм. Гэхдээ ер нь бол баг гарахмал хийхгүй. Гарахмал өөрөө тэр хүний бие юм нэг юм уу. Монголд ер нь монголчууд ч нэг хятад тоол идчихэд зөвөө нэг цай байгаа ундаа усаагаа явцдаг. Тэнгүүч нөгөө нэг гарахмал их орсон, тос их орсон байдаг болохоор ходоодоо шингээж чадахгүй ер нь бие хааны нэг өвдөх гээд идэг талтай. Хятад болохоор өөртөө болохоор усаа угаад нөгөө имчилгээний арх пиво их уудаг. Хоолоо идэж байгаа хажуугаар. Зориултын юм да. Ер нь их тостой хоол биш үү? Тийм, айгүйх тос гарахмал. Ямар хүн тэр хоолнуудын тос гэж халбар. За өнөөдөр манай нэвтрүүлэг дээр супер ятоолнууд орж байгаа юм чинь би бас ганцлагтаа бас хажууд нь жинхэнэ утгын мөг гэдэг шиг тий. За энэ мөгийг бол биднээс тий. Мэднэ. За тэгээд бас дүүг нөгөө ногоогоо ирж байгаа хооронд би та бүгдийн одоо монголчуудын эзэний одоо хоолны амтанд одоо юу гэдэг таашаагдсан бас энэ халуун ногоотой мөгний тухай ярьж өгье л да. За энэ мөгийг ерөнхийдөө бол бид нар бол эноки мөг гэдгээр нь бас мэддэг. Энэ бол нийтлэл машрум буюу одоо эноки мөг. За мөн энэ Сичуан гэж за дараа нь Сичуаны халуун ногоо, Сичуаны одоо чили ч гэдэг юм уу, Сичуан хятадын Сичуан мууж гэж ярьдаг. За энэ Сичуан мужийн одоо Ван Хинг гэдэг одоо энэ 30 жилийн түүхтэй юм том хүнсний үйлдвэр байт юм байна. За тентгийн одоо бүтээгдэхүүн. За мөн энэ мөөг нь одоо юугаар одоо юу гэдэг сайн гэж ярьдаг бол маш их одоо антиоксидант агуулдгаар одоо хүний биед одоо хор тий одоо юу гэдэг хордлогыг бол маш сайн гаргадаг. За тэгээд дархлаа сайжруулдаг гэсэн үг. Антиоксидант их байх учраас. За мөн дээрэс нь одоо уургаар баялаг. За тэгээ хятад Японд одоо энэ мөөгөөр одоо маш их одоо эмийн ургамал бас хийдэг. За бидний мэддэг юм савхан нарийнхан мөөгнүүд. Тийм ч учраас энэ нарийнхан мөөгнүүдийг одоо Азууд маань хоолнд одоо маш их хэрэгэлдэг юм байна. Тэгэхээр манайхан ч гэсэн бас энэ мөгийг дарсалсан хэлбэрээр нь, фрэш хэлбэрээр нь одоо эноки мөгийг бас хэрэгжилж байгаараа. Тэгэхээр энэ одоо бидний хоолн дээр иддэг энэ хачир одоо халуун ногоотой мөөг мөн та бүхний гэр бүлч одоо гэрийн нөхцөл байж ахлаарэ аюулгүй маш сайн бүтээгдэхүүн гэж та бүхэн одоо бодох хэрэгтэй. Дүүг бас хятадын хооронд би бас нэг өглөө бас нэг жоохон бараа цоглуулж байгаа ийм артаасаа бас нэг сонирхолтой бүтээгдэхүүнүүд авчирсан. Тэгээд тэрийг та бүхэндээ бас хажуугаар нь хятадны хажуугаар нь би юу их ч нөгөө
эко махан дээр бүргэр хийж. Чи бүргэр иддэг үстэй. Бүргэр ер нь иддэг. Хаяал нэг. Идмээ санагдахаараа л. Тий. Тэгэхээр бид нар одоо бүргэрийг одоо юу гэдэг баталгаатай газар уу юу гэж одоо юу гэдэг махан одоо яг гоё сайн чанарын мах авсноо ч гэдэг юм уу. Тэгэхээр хэрийг нөхцөлсөн мөрөө бүргэрийг бол хийхэд бол маш амархан, маш хурдан. Тэгээд би бас дүүг одоо гоё өөрийнхөө гоё хятадыг хийж хооронд зочдтой буюу өөртөө дүүдээ одоо юу гэдэг юм бүргэр хийх болно. За надад энэ чи 4 пис мах байна. За тэгээд би 100хан дээр мэдээж одоо энийг хариултан тахын дээр шарж болно. Овонд хийж болно. Тэгээд дүүг бас нөгөө газан дээр бүрэн эзэмшиж байгаа хооронд би энийг юугаа ячна. Овонд болгочихно. Тэгээ сайхан бүргэр ячна. Харин талхаа нэг шаруу шарах юм байна тий. За тэгэхээр ер нь хоёулаа жоохон хятадын тухай ярил л та. За чи одоо хятадд сурч ирсэн гэсэн тий. Тэгсэн. За ямар чиглэлээр сурч ирсэн бэ? Барилгын инженерээр сурч ирсэн. Оо за. Хэдэн он төгссөн? Төгсөөгүй нөө коронавирус болоод гүйц төгсч чадаагүй. Тэгээд хойшлогдоод. Тэгээд Монголдо ирчээд. За. Нэг мэрэгжлэхөө болох гэдэг юм санагдаад. За. Юуны хачин болох гэдэг юм шиг үү? Тий. За. Тэгээд юу хийх вэ гэж бодоол байжсан. Өөр нөө би нөө YouTube биднээсээс янз янзын хоолны бичлэг үзээ гэртээ их хийдэг байсан. За ер нь өөрөө хоолны сонирхолтой юм байна шүү дээ тий. Тэгээд гэрийнхээ чи ер нь тоогооч болоо гэл. Чи өөртөө гой хоол идэв чи тоогооч бол гэдэг. Тий. Тэгэнгүүт нөгөө нэг зад нэг тгөө оролдоод үздэм юм уу гэдэг нэг сургалтанд суугаад тоогооч үнэлэх авчаад тэгээ шууд хамгийн 21 дүр ороод хуушурны тоогоочоор. За гараагаа сүлтэй гэсэн юм шиг тий. Доороос нь эхэлж үзье гэж бодоод. Тэгээ шууд хуушур хийж байгаа л дараа нь зайсан руу явсан да. За зайсан руу электрийн газар руу явсан шүү дээ. Зайсангийн хятад ресторан ажиллаж байсан юм. Ямар ресторан? Asian Hot Pot. Asian Hot Pot. Тэгэл тэнчэнээс хятад тоогоочоос ер нь бүх юмаа сураал. Шеф нь хятад хүн байсан юм уу? Тий. За хоёлаа юу ирчих? Чинжүүгээ ирчихсэн. За бууцаагаа ирчихсэн. Бууцаа ирчихсэн. Брокколигаа жижигэлцсэн тийм үү? За одоо энэ ногоонууд юунд орох гэж байгаа вэ? Одоо энэ сам орхонд орно. За. Энэ хоёр. За. Энэ хоёр л шүлэнд орох юм. За. Нөгөө өндөгтөө нөгөө помидортой тий? Тий. За жинжер юунд байх юм? Жинжер хоолны амтлагаанд байна. Жон тосондоо жон хуурж тосон амтлаа. За энэ дээр хоёул юу хэлээ? Сам орхоогоо эхлэж чанаад бол. Нөгөө борох юм байна шүү дээ тий. За сам орхооч 2 3 минут дотор болчих тий. Сам орхооч юу ус буцлаад юу болчихдог гэсэн. Би бол тэгэж боддоо шүү дээ. Ер нь тэгэл усны амтнаас дараа болчихдог. Усандаа дараа болчихдог. Усны алангаатай. За одоо юугаа их хөлөө байлаа. За одоо шууд энэчнээс тэгэл хийлгээл эхэлсэн дээ. Одоо эхлээ шөлөө ичи усны буцалсан. Хар мөг чи хааш орох юм? Хар мөг хаштай болно даа. За. За бодвол наа шүлэн чи нөгөө нэг дахианы амтлагч орох бах тий. Дахианы амтлагч орно. Цагаан үсүү, давс, жоохон сахар. За. Энэ үүсүү гэж одоо хүнслээс хасаа эцэг гэж хасаагүй юм. Үүсүү гэж алиг яриад байна. Цагаан үсүү энэ. Наа чи одоо хүнслээс хасагдсан юм шүү. Одоо тийм мэдэхгүй би. Энд ч одоо хасагдаад одоо хүний үед хортоо гэд баахгүй болсон. Хятад бол хэрэглээл байгаа юм байна л да. Наа чи өөрөө хитийн баг үндсэн амтлагч юм шүү. Гэхдээ энийг ер нь дэлхийн үед энийг хойлчод байгаа байхгүй юу? Гэтэ яг хятад бол энийг хийж л байгаа л да. Гэхдээ энэний очил за манайхан зөв үүсүү хэрэглэхгүй байлаа гэж сайхан дахианы тий яс чанаа тэрнийхээ шүлийг бол идчих болно шүү тийм үстэй. Тий. Одоо манай хятадны газар бол бүгдээрээ үүсүү хэрэглэх үү? Бүгдээрээ үүсүү хэрэглэж. Зөв. 501 юу гэдэг лээ энэ чинь хими элементийн нэр нь. Тэстэ би химичд аим муу. Би ч гэсэн муу байсан. Чидээс юу хийчих вэ? Хоёулаа ярихгүй бол манай нөгөө нэг энэ жан гэдэг гасчаа. Жан гэдэг. Чи бүр бор өнгөтэй хийж байгаа юм уу? Тийм жоохон борлуул. Би болоо нөгөө нэг нэвт гэрэлтсэн нэг юм байд чи тэгж бодсон. Нэвт гэрэлтсэн болохоор нөгөө би түрүүний яриадсан нөгөө носон шүл гэдсэн чинь байна. Чи болоо арай өөр стилийг хийгээд байна тий. Тий, арай өөр бантнархуу. Зөө. Хоо, нааштай бунаг орд юм шүү тий. Нөгөө дөрвөн хүний порц гэдгээл ер нь жоох их хийчихнэ. Тийм ийм их болтой. Энэ ч дахиад нэмэх баха. За яаш та. Сүүлд нэг амсч үзэж байгаа л жоох нэмүүл нэмэх баха. За тэгээ энэ хаашаа орох юм? Энэ ч одоо хийн дээ. Энэс жоох орно. Энэ бол яг чикен бульон л шүү дээ. Тэр шаран готов.
Тэгээд тэрийг хийхгүй энийгээ хийхэд болох байсан юм шүү. Үгүй тэгэхээр гоё үнцэн амт тоо. А тийм үү. За би чамаа сахар давсгнөө. За энэ чи давс вэ? Далан давс. Манайхан устгалд оруулсан юм байна да. Тийм үү, сахар болох уу? За наа чи сахар байна шүү дээ. За энэ яаж бантангийн гурил хийж юм уу? Тий. А бүр ингэж бантан болгох юм уу? Би бантан тий. Ер нь бол тий. Тэгээ нөө дээрээс нь өндөг мөндөгтэй болтохоор одоо энэ шалаа өөр шүлэл төсөл юм. Нааш ямар нэртэй шүү дээ? Өндөг помидорны шүл гэж явдээ. Өндөг помидорны бантан стайл гэж явах уу? Тий, тэгээ. За манайхаа өндөг помидорны бантан стайл бас жоохон дотор муу өглөөс ирвэл бас манай ганцлагын хийсэн жороор. Энэ их гоё. Маатер хит тоогоо ч бас сэрэхгүй. Юу нэг хаяад бас уушт. Уух уу. Ер нь хожоодос амар удав шүү. Тий. За. Тэгээ өөрөө нэг арх мэрхэ дарчдаг. Бас. Тий. Тэгээ амарч байгаа өдрөө уучдаг. Тэгээ маргааш нь эрэхтэй нэг гачин юм ирчээлээ энийг өөрөө ууж идэл. Тийм үү. За тэгвэл яг өөртөө ууж ийна гэдэг чинь сайн л байна тий. За ингээд ямар ч ганц толгойгоо гоё юмаа шарж явах хооронд бас нэг жоохон мэдээлэл өгье. За энэ мистер стик. За стик. За бид нар бол ерөнхийдөө монголчууд маань бас одоо котлет, бүргэрийн мах ч юм уу маш олон төрлөөр одоо хэрэгэлдэг. За тэгээ иймэрхүү бас махнууд бэлэн одоо хөлдөөгч нь байж бол бид нар аялал зугаалга. За мөн яарсан сандарс хүүхдүүдтэй гоё бүргэр тий котлет за маш олон төрлөөр нь одоо хийж өгч болно. За тэгээ мистер стик амталсан одоо хөлдөөсөн мах. За paperboard skin савлгаатай гэж байна. За энэ юу вэ гэхээр ерөөсөө та бүгдээс савлгааны мөнгө авахгүй маш одоо орчин үеийн шийдлэр одоо савлгааг одоо ингэж гоё хийсэн бүтэн бүрэн вакуумдсан одоо ийм савлгаа гэсэн. За тийм учраас та бүхэнд яг одоо мах тий бүтээгдэхүүний үн одоо шууд очиж байгаа гэсэн үг. За тэгээ ийм артынх нь одоо бас иймэрхүү махны одоо олон төрөлцөл бас ийм брэндүүд гаргаж байгаа бас таатай байна. За тэгээд энэ ч онгоох хэсэг гэсэн ерөнхийдөө бүх юм ойлгомжтой. За хамгийн гоё юм нь бас та бүгдэнд одоо хэрэглэх заавар буюу орцнуудын бас шингээж өгсөн байна. За энэ хаанаа авах одоо бидний одоо хэрэгцээ хүн болгон одоо QR кодоор одоо бүх мэдээлэл авдаг болсон. Тийм учраас энэ QR кодыг уншуулхад бидэрт бол маш олон төрлийн мэдээлэл өгөх юм байна. За мөн хялбар хэрэглээ шуурхаа хөргөлттэй. Тэгэхээр EMR-ийн хөргөлтийн бол одоо юу гэдгийг систем маань өөрөө бас их одоо маш шинжлэгдэж байнга явж байдаг. Тийм та бүхэн заавал анхаарал төвжрээ одоо хүнсээ цогдуулах гал тийшээ очиод ингээд төвжрээл те ингэж яхаар та бүхэн бас онлайнаар авал Улаанбаатар хотын маань төвжирлийг бас багахан хуваарч гэсэн багассан гэсэн үг. Та урд өдөр нь та гэрийнхаа хэрэгцээтэй маргааш нь хэдэн цагаас гэртээ байх үедээ ийм арт худалдааны төвөөс хүссэн бүх юм хүнс худалдаа одоо юу гэдэг гэр авахгүй бүгдийг авч болно мөн энэ махыг ч гэсэн авч болно. За тэгэхээр энэ махаар өндөр бид хоёр бас хятад хоолныхаа хажуугаар бас супер juicy бургер хийнэ. За тэгээ бүргэрээ би бол дүүтэйгээ хамт хий гэж бодсон. Оомд хийж байгаа яшиг юм хийгээд доосонгууд нь шууд 25 дээр маш хурд хийчих. За. За юу болж байна? Авчлаа. Хашаа шаарч. Тосон дээрээ хашаа шаард. Тэгээд гоо бүр усыг усыг өгөө. Йоо усычдаг яа. Хаашаа усч тэр чилийг байсан уу? Тэгээ ийш шүл рүүгээ жоо уссан. Би гайхчихсан. За хашман өөрөө гоё цэврүүтэд яг гаднах нь гоё болж тий. Тасман жоохон бүлээн байна уу гайгүй юу? Яг ингээд орхичод шарагдчихсан дөө. Тийм үү? Жоохон нэг юм уу байгаа да. За. За ямар ч хашнагаа гоё шарагдаж байна. За шүл мөн их тийм одоо юу гэдгийг их бор өнгөтэй болсон байна тий. Тэгээ одоо өндөг гурлаа гэдэг хэрэг цайрчна уу. За энэ чили паст мөн хэмдэр орох тий. Наачаас самархонд орно. Ваа, зүг саримсан өччихтэй. Энэ бас гоё тий. Наач. Энэ чи эсгэлэн тэгээ саримстай чилитэй. Час жигэн час ийсэн. За, хашнаа болцсон юм уу? Болцсон. За. Аяхгүй юу вэ? Шоржгсон болцсон тий. Гарахмаалан дээр өөрөө ингээд гоо шоржгсон юм хатуу болгочихж байгаа. За тэгээ бас манайхаа самархаг юу гэдэг чанал бас удаан чанаад байвал одоо жижигхэн эргэлцээр байгаа жижигхэн одоо нэг сайн чанарын юм орос эрзэн шиг тийм нэг хатуурна. Тэгээд ерөнхийдөө далайн гаралтай одоо ялангуяа нэг загас биш одоо юм юу гэдэг 8 айлч тий одоо юу гэдэг самархоо хисаа хорхооны төрлийн одоо юу гэдэг тийм бит няцгаа бит гэдэг тий одоо 8 юу дун мөн энэ бүхэн маань маш хурдан болдог учраас бид нар ингээд буслах тусмаа агшаад жижигрээд тэгээд юм эрзэн шиг болно гэсэн. Тийм учраас нэг 3 минут туслах хамгийн бест хугацаа гэсэн.
За самархагаа сайхан их тосон чадчих тийм үү? Самархагаа шараад араас нь чинжиг байж гэнэ. За 3 өнгийн тинжүү, амтал чинжүү, улаан ногоон шар тий. За бид тэр орногоо талхаа гэрэлтчихдэг юм билүү. Гэрэл. Гэрэл мөн биз дээ. Аа мөн. За би талхаа самархондоо ингээ гарлик хийгээд өгч. За самархорогоо тосондоо хийгээд чили паста хийгээд тэгээ сахар хийх юм уу? Сахар хийгээд тэгээ үүсвэсэж авах юм. Үүсвэж авах. Чихэл багтж байна да. Үрээ зур. Сахар хийж болохгүй шүү дээ. Юу ядaalж чихэр ордон шүү тий. Би ч одоо сахар хийж болохгүй байхгүй нуус. Одоо хашч юм бол айгуу тийм сахар хийдэг шүү дээ. Хаш сахар хийдэг. Тийм, юу н айгуу хийж шүү дээ. За наад дээр үүсвэг байсан. Чикен бульон ойч чинь. За гэрээ нөхцөл бид нар зүгээр бульон хийж болно шүү дээ. Тийм болно. Бульоныг зүгээр давсараач хадгалчих болно дөө. За. За шүлний нөгөө юугаа хийх вэ? Антангаа. Зүрхний шандан хийх. За одоогоо өнгөлөг харагдчих тий. Хяндар гардаг юм шиг харагдчих байна. За чи хийж байгаарай. Би энэ газ бүргний хадгалгыг бордуулаад авах. За. Зя. За манайхан дээр бүргний хадгалгыг бол ингээд нэг овонд хийгээд одоо нөгөө дээдлийн гриль хэсэг байдаг шүү дээ. Тэрэн дээр хийгээд нэг ойролцоогоор минут болгочихоо. 250 градус дээр он. Тэгэнгүүт ингээд талх маань одоо гаднаа юм гоо шорж гисэн бод. Тэгж бүргүүч кранчи криспи болох. Хятад хийж яхад хажуугаар нь бүргүүр солируулж байгаа юм. Солируулж та. Лаач нөө. Гайхмана гэдэг шиг үү? Жоччур гайхах те. За ингээ хятад хэлээ байлаа гэснээр танаас нь за бүргүүр идэхгүй тэргээ да. За одоо бол өнгөнийх гоё болчт юм байна шүү дээ энэ. Тэ? Дээрээс нь чансан брокколиго тавиад хамтд нь хутгаал. Нөгөө жигэнсэн брокколиго тий. Энэ нэлээд гоё болчихсон байна. За одоо өндгөний нөгөө нэг айхтар зурмал татмал өндгөө ийх үү? Тэгнэ. Нилээн савтгаж өгөө. За сэрэг авах юм аа. Сэрэг авах юм гоё. Одоо ахтан алуу. За яадаг гэнэ одоо нэг харсан. Дээр нь хөөс тогтоол гэсэн үг юм. Ер нь хөөс тогтоох юм уу? Тийм. Бараг нөгөө миксер гिचүүл яа бэ? Тэгвэл бүр гоё бол. Тэгвэл таны яриад байгаа шиг нөгөө нэг нарийнхан тийм. Самархаа гайгүй байгаа галан онтрох уу? За одоо тэгээ брокколиго чинь. За ер нь одоо зочид маань бараг л ихт өгцөн байна да. Ер нь хоолч гэсэн бараг болчих юм шүү. Хоолч болчих. Ер нь бас хурдан юм байна те. Гэтэ гэрээ нөхцөл одоо чамаа дээр хүмүүс чам шиг хийж бас хурдан хийхгүй хаа те. Жоох удах. Энийг ч байн хийж байгаа болохоор тэгээд гарт орцсон л байгаа юм л та. Тэгж байгаа бах те. За тэгэхээр ямар ч сан яг энэ саяны орцсны дагуу бас хийгээд үзээрэй. Надад бол самархууд дээр ногоотой хоол энэ шүл хоёр бас гоё харагдчихэв. За одоо нөгөө нэг алдарт шарсан хашногоо юу? Тий хаш. За жинжер сармис хоёроо сайхан яачих юм тийм үү?
Дахиад өсвөл юу хоёр цагаан өсвөл хоёр нь жоохон орно. Маш бага. Маш бага. За. Тэр нэг махны амт оруулж байгаа юм байна шүү дээ. За бараг л. За хоёул шүлөө юунд хийж ярьлаа? Шүлөө шүүд эндээ гараад бай гэсэн тий. За. Тэр шүлний бийж аанд юу өгөх нь тийм үү? За энэ их гоё. За жанта мандан гэдэг байгаа шүү дээ. Аа. Жанта мандан. За ер нь өнөөдрийн манад очтоос эмэгтэй хүмүүс байгаа. Тэгэхээр чиний хийж байгаа хоолнд бас хөнгөн одоо юу гэдэг юм. Дадаан гаралтаа багтаа ер нь ногоо их орсон хоолнууд болж байгаа юм шүү дээ. За крахмалаар хоёул яах юм? Жог өтрүүлэл. Баг зэрэг өтрүүлэх юм уу? За. Ер нь баг л орсон юм тий. За болооски юу? Түрүүн нөгөө таны яриадлаа өгөрцөний дууш чинь. Нөгөө хятадын алдарч юу гэдүүлээ надад чаа. Өргөс помидорны өгөрцийн саримсаар алдлаа зуушлах гэдэг юм да. Монгол нэр нь ийм тэнтгий. За шүд болцсон. 2 дугаар бол болцсон. Тэрийг гоё амталж харсан. Хаш маань болчлоо. За соуснд маань юу орох вэ? Дунгуй гэдэг нөгөө нэг. За нөгөө дунгуугаа хийн. За. Миний бодлоор би нөгөө эсгэлэн 100 байдаг шүү дээ. Эсгэлэн 100 бууцны 100 муу гэдэг тий. Би бол зүгээр гэртээ хийдэг байхгүй юу? Жохон үндэсний тас хийгээл тэр нэг эсгэлэн 100 хийгээл сармис хийгээл ер нь ойролцоо болоод байгаа амт нь. Тэгвэл би бас буруу соус хийгээд байсан юм тий. За дунгуу дээр чин харцсан. Аль нь ч үнэтэй да. Тий яг энэ ах. Би дангаар нь энийг хийчихдэг. Тэгвэл энэтэй ойлгох хэрэгтэй байна тийм үү? Энэтэй ойлгон тэгээ лайт соустойс хэлнэ. Бас. Би ч дан надад чигээд хүнстэй шүү. Тэр янз янз л дөө муужраад байгаа юм таа. Гэтэ ер нь бас нэг бейсик юм байгаа даа тийм. Тэгэл дээр нь жоохон саримс хийгээл өөртөө байгаагаар л хийчихвэл дан чин суугаараа ч амталж болно шүү дээ. Энэ дээр бол давс мөн суух шаардлагагүй юм тийм. Цуун өрөө давстай. За наадах чи хоёлаа юун дээр гаргах вэ? Би гарах гал энд гар тавьсан. Алиг. За. За сайхан харагдаж байна. Чи юу нэлээд нухацтай. За тийм нухацтай бол амс тийм ээ би чамааг бол ерөнхийдөө алдаа гаргахыг хүсдэггүй тоогооч байна. Яг ийм л юм байт юм да. Яг гарсан биш үү? Би ер нь тэр дунгуй цуу гэдэг чинь ерөөсөө энд хийсдэг юм. Дунгуй цууч ер нь их давслаг юм байна тий өөрөө. Тий. Давслаг дээр бас хоолн чих гоё. Одоо гахамхтай хоолн их гоё л дээ. Тийм үү? За бро чи одоо нөгөө юу яасан шүү дээ тий? Одоо нөгөө хоолнодоо хийсэн шүү дээ. Тэгмээд хоёул нөгөө яриад исэн нөгөө одоо тий бургерийн махыг одоо тестлээд үзье. Энэ бол ерөөсө 5 минут шүү дээ тий. За ямар ч зэгээ урах стогоор нь зөнгөрөө дэлгэх юм байна. Энд амар савлгаа юм шүү тий. Нэг л гол дэлгэчих юм шүү. За ингэнэ. Хоёул бургерээ баг зэргийн юу ячнаа. За чи вэ шүү дээ яах вэ гэхээр наас халбаг аваад энээс баг зэрэг хийгээд кажунаасаа баг зэрэг хийгээд цаг хутгаах. Кажун спайс зүг үстэй. За бургерийн хоёул соусыг үндсэн соусыг гаргаж байгаа шүү дээ. Бас хэрэг хийхээ. Жохон уу? Жохон, маш жохон шүү. Тэр үүсэн шиг ихэхгүй шүү. Дахиад жохон. Заавал. За одоо наадах хутгах шүү дээ. Би ч нэг Итали тоогоо зүгтэн. Кетчуп. Хятад орноос кетчуп хэвлэнэ тий. Кетчуп хэвлэхгүй дээ. Тэгтээ ер нь тэр нөгөө өндөг ондорны уурмууд чинь гол амтлах нь кетчуп юм байл шүү дээ. За тэгэхээр чи одоо ингэ нараа. Энэ нөгөө талхч юм байна шүү дээ. Дээдл нь аль энэ. Доотлын энэ. Энэ хоёр дээр одоо чи нэг гээд ингээд наадах нь нэмгээд өргөч. За гэрээний өсөлт өдрөө цөмөрөө одоо тест хийж. За ингээд ийм гоё котлет мань гоё бийтэй. Наалтахгүй. Дээд дор нь хоёул нэмэх юм. Тэ. Нэмгээд өргөч. Оо. Янзын харагдаж байна да. За тэгэн гот жоохон зузаанд өргөч. Чүчүү зузаан. Өшөө зузаан. За одоо яг гоё.
За ингээд нэг хятадны мастрыг одоо ингээд бүргэрийн мастер боллоо юм. За тэгээ хоёулаа юу яа? Дөрүүлээ юм чинь бас энэ гоё хоолныхаа хажуугаар бас фан дил та ямар амт тий. За ингээд дөрөв талхан дээр навчаа гоё тавьчих. Энэ жоохон тавиад энэ тавьчих. За манай хэлбэр алдахгүй агшихгүй ерөнхийдөө их гоё. Хийгдсэн юу байна аа. Өнөр бол маш гоё юм шиг. Гоё гэхээс юм тий. Би ямар ч нэг тест хийж үзье гэдэг аахгүй. За окей. За одоо яг үгээр хоёлаа. Энэ дээрээ маха тавина. Дээр нь томатоо төвшөө. Маха тавиад махан дээрээ гоё шингэчихэл та бүр. Ингээд хоёр тавьчих. Яа энэ харааш та. Мангар зузаан музаа. Тансаг юм шүү хаа. Ваа. За. Тансан ламын тууж гэдэг шиг юм болж байна. За тэгээд яг ингээд тавингуудаа нөгөө хоёул юугаа тавьж тээ халуун дээр нь. Ваа. За ингэ чинь. За одоо нэг чи тавьчих. Яа нэг л тавьсныг харалтаа ингээд шууд уурсч байгаа юм. Үнэстэй алайц. Хамбага гэдэг. Тий. Хятадаар Японоор ч хамбага гэдэг тест. Тэгээд хэд чиг талахгүй бас юу яа. Ингээ дан котлет тэгээд соус тавиад тэгээд эхэлж байгаа тий. За ингээд манайха хараарай махын. Ийм зузаан. Тэгээд гэрийн нөхөс хүүхдүүдтэй 3-4 минутын дотор бид нар одоо ингээ хийгээд өгөх боломжтой тий. За ингээд ямар ч зочид маань ирсэн байна. За тэгээд манай ичнээн танилаа. За Баярмаагийн хувьд би санаж байна. 7, 8, 9 жилийн өмнө бол T-Time нэвтрүүлэг дээр Шагагийн хамт өшөөнийг 2 бүрэлдэхүүнтэй нөгөө 2 нэг талханд орж ирэхгүй байна. Тэр чинь тий олон жилийн өмнө шүү дээ. Яг нөгөө Хитлүүрийн T-Time нөгөө анх хийдэг байсан үед бол ирж бид нар нэг бяц авч ирсэн тий. Нэг гоё пицца идчихсэн санаж байна. За тэрнээс хойш бас олон жил өнгөрлөө. Тэгээд бас Баярмаа маань одоо бас одоо хамтрагч те Мөрөөдлийн театрын одоо жүжигчин Баярмаа манаас өтөлжээ гэдэг нэг Баярмаа маань бол тухайн үеиг одоо хурж мураад илүү үзэсгэлэнгоо төгсдөг үлдэр болсон байна. Боловсрсан байна. Тийм боловсрсан жимс болсон байна. За тэгээ манай хоёр зочдыг бол та бүхэн сайн мэдж байгаа. Мөрөөдлийн театрын одоо жүжигчид. За тэгээд өнөөдөр бас та хоёртаа зориулаад манай хятад хоолны мастер за шанан тооны мастер гэж ярьж байна. Ганц толгой маань та бүхэндээ энэ сайхан гоё амттай хоолнууд тэгвэл хийсэ. Би бас яаж зүгээр байгаа хажуугаар нь тис хөндлөн ороод бүргэр хийцэн. Тэгээ яг дөрөв бүргэр байгаа. Тэгээ өнөөдөөс бас идий. Тэгээд одоо юу гэдэг тухайн өнөөдөр одоо гадуур юу болж байгааг ярилцъя гэдэг шиг л та. За окей. За тэгээд ямар ч сан ганц толгой хоолнуудад тайлбарлах бах тий зочдоо. За энэ болохоор өндөг пондоор бууцаа орсон шүл байгаа. За. Бантгансан гурилтай. Тэгээ нөгөө түн гоймын шиг өндөг гэдээсэн шүү. Би хятад хүний шаардсан түүний шиг өглөөний шиг. Хятад идэж үзег юм байна. Тий. Би бас анх удаа харж байгаа. Би ч нөгөө нэг юм тунгалгыг гэж бододсон чинь. Тийм байна. Ийм браун өнгөтэй. Тэсэн мөртлөө бантантаа гурилтай өндөгтэй. Тийм байна. Энэ болохоор нөгөө нэг энэ алдартай дөө нөгөө. Тийм. Хятад Монгол хэлтэй нөгөө өгөрцөөр зодцсон өгөрцөйтэй 100 ш. Санимсаар амталсан 100 ш. Энэ бол сам орхоо. Шарж амталсан сам орхоо. Тэгээд энэ бол хаш. Бүр чарсан хаш. Чихэрлэг соустай. За анарын шүүс. Одоо ингээд ийм жүжиг мужигийн хүмүүс ч одоо 100 эрүүл мэндэ бодох юм байна. Та яаж ингэж гоё өөхөх хэрэг. Та яаж ингэж гоё гуайлыг боловсрав. Гэхдээ мэдгүй ч угаасаа нөгөө нэг 30 гарсан бүсгүй дуу эдэг шүү те. Тэр шиг нөгөө эмэгтэй нэг тэгээд идэж нэг 30 гарахаараа яг жинхэнэ эмэгтэй хүн болно гэдэг. Тийм байлгүй дээ те. Нэг ээж мэж болоод ч юм уу эсвэл би хаана мэдгүй яа. Шиг тийм байлгүй дээ. Чи боловсрав. Арай боловсрав байна. Жимс ургаагүй бай. Чи арай хүрээ. Жимс ургаагүй. Айгу том жимстэй маа. Чи төрөлхийн жимс болсон. Төрөлхийн жимстэй. Тий. Чи тэгээд яасан? Помдор өндөр ч ургасан юм яасан? Уугаагүй. Харахад танаас нь л том залуу л байна шүү дээ. Яасан гэж юм. Нэг л баригд. Би ингээ харахад юм хөгшөө харагдаад бол би ч 22 шүү дээ. Ямар аа хөгшөө. Оо тийм 22-тэй юм уу? Чамайг сая нөгөө эхлэх байхад амар сандраад байна мэн гэхээр хүмүүс сүртэй ингээ дотор бодож илаа.
Тэгээ нэг 30 мөчтэй ч юм уу. Арай л бие гамгүй идлээ залууд таач. Хараа юм биш үү? Яна бид гураас гурлан асан дүү. Нүл битмийн богоос дээ. Яа. Жигсийн үр вэрмэр гэдэг. Арайч фендер нургаг байна гэж. За тэгвэл сайхан хоолоо амтлаа тий. За би бас гоё бүргэр хийсэн бас бүргэрний гоё хийсэн бүргэрийг амтлаараа. За энэ бол хамгийн quick 2000 биш юу 2 минут 30 секунд хийсэн бүргэр шүү заяа. Оо тийм үү. 2 минут 30 секунд хийсэн. За би тэгээд хоёр бүсгүүдэд зориулдаг бас энэ Vino Maipo-гийн Sweet Red гэдэг гоё юм шинэ вайн байгаа. За энэ Чили улсын одоо Maipo мужийн одоо ургацын вайн. За тэгээд энэ Vino маань ерөнхийдөө дэлхийн нийт одоо топ залуу 10 дарсны одоо ургацны одоо бестэнд нь бас ордог. За тэгээд та хоёр амсангууд тэр нөгөө нэг юм спиртлэг мэртлэг биш өөртөө яг хэлэхдээ нөгөө манай бүтээгдэхүүн маш фрути амттай гэдэг. Тэгвэл гоё. Эмгтээчүүдэд илүү гоё. Тийм жимслэг тийм гоё тест аромат нь их гоё. За тэгээ энэ бас шинэ ирсэн бас манай бай. Одоо ч угаасаа дандаа юу бас гоё болчихж залуучууд те. Алкоголыг одоо болол би хандаа анхаарч ин дээрс нь вайныг бас түлхүү хэрэгэлдэг болсон. Залуучууд гэлтгүй ер нь хүмүүс нөө унтахтаа нэг 100 г марам 150 г. За cheers. Эрүүл мэндэд ч гэсэн сайн гэсэн шүү дээ. За эрүүл мэндийн төлөө. Одоо энэ чинь антиоксидант байхгүй юу? Бидний одоо энэ өөх тосыг хайрлуулах хэрэгтэй. Харин тийм. За нэг амсаад үзээрэй. Амар хит хуурай нү. Зарим вайн ч амар хит хуурай шууд ан цангуурдаж тийм биш юм байна. Тэгээд аюу гоё. Фрути амттай гоё жимслэг. Тийм байна. Жимслэг амттай. Nice. Тийм байна. Өстой гоё юм байна. За bon appetit. За хятад сайхан олрог юу гэдэг. Одоо хавчилаа л гэдэг шүү дээ. За хавчилаа. За мэдгүй би л тэгж сонс. Тэгэл хийлээ. Оо гэж мэдгүй. Мэднэ оо силөө гэх. Юу гэж үлсэж өглөө. Би зүгээр л үлсэж чинь гэсэн шүү дээ. Үлсэж өглөө гэж хэлээгүй шүү. Силөө гэх юм бол яг үлсэж өглөө гэсэн. Тийм. За сайхан олцоо. За сайхан оллоор амсгоо шүлөө. За шүлэх гой санагдчих байна. За наад шүлчин. Би энд нэр өгчтэй байгаа байхгүй юу? Ямар гоё юм бэ? Хятад шоучдын өглөөний бандан. Тийм байна өстой тийм юм биш үү? Одоо нөгөө нэг юу ч дарагдсан байгаа сте. Тийм байна. Хөрөл юу өндөг. Нууцаар юу хийгээд арчих вэ? Үгүй юу ч хийгээгүй шүү. Стомпор гоё юм тийм байна. Тэгсэн мэтлээ чи махараагүй гон зөвхөн өндөг л орсон. Тэгээд яншуу бас орсон. Гэсэн юм махтай юм шиг те. Тэр нэг нууц юм хийсэн. Янз бүрийн хийгээгүй яг л нөгөө хийжсэн юм бол. Эргээ харахаа оронд л хийвэчээд байгаа байхгүй. Тэгээ хужаа санаатай. Өөртөө хужаа гэж хэлж болдгоо. Хужаа гэдэг ч юм уу? Хужаа гэдэг чинь өөрөө нөгөө нэг доромжил гэртээ харих хуйжаа гэх юм бол гэртээ харих болно. Тэгээд хуйжаа гэх юм бол гадаад паспорт болчихдог байхгүй. Бид нар буруу яриад байсан юм шүү тий. Тэгээ нэг скол гадаад паспорт гэж орчуулна, скол гэртээ харих гэж орчуулна. Тэгээ тэрийг бүр магчлаад ингээ монголчлох юм бол нөгөө нэг газар нутггүй гэдэг нь орчихчих гэсэн утгатай л гэдэг юм байна. Тийм бол манайханд хийж хэлж болохгүй юм байлээ. Зүгээр л тугаа гэлээд нь шүү дээ. Зайл гэдэг. Яг зайл гэсэн үг шиг билээ. Яваа гэсэн үг бэл. Тэгээ хоёр удаа хэлчих хурдан алах гэдэг. Тэгээд монголчлоо зайл. Яг жинхэнэ тэр үг нь болох нэг гүн гэдэг нэг юм. Ачид хамаагүй. За тийм болохоор манайхан бас тэгж хэлж болохгүй юм байлээ. Ерөнхийдөө хятад хүн гэдгээр нь ярих хэрэгтэй. За мэдээж хятад хоол бол өөрөө агуу те. Ваа янз шүү. Би сая нэг хөхөд яваад ирлээ. За. Жаргаж байгаа ирлээ тэр хоолны газар. Жаргалаа. Бид нар бас 90 орсоо. Бас жаргасан. Бас хальж жаргасан гэж. Хальж жаргасан те. Үнэхээр гоё те угаасаа хятад хоол ерөөсөө мэдгүй агаар уснд бидэртээ тохирт юм уу яд ер нь их гоё идэв чи дотроо явахаар. Тэгээ гол нь хятад тэр хүнсний ямар муухай хямдхан байгаа юм гэдэг ёо. Тэгээ тэргээр юм игээд манай Монгол дугаас үнэтэй зараад байгаа. Тий. Яг хятадтай сая 90 ороход л ихэд яг л одоо юу гэх юм үнэн их өссөн юм байхгүй л байгаа байхгүй. Манайс нөгөө йен мэн гэдэг. Одоо яг 600 $600 юм эсвэл тэргээр л байж байгаа. Яг тэргүүрээ тий. 6 $7 1 $. Ханшин дээр бол тий. Би өстө хашинд амар мууш. Гэхдээ хамгийн сайн байгаа гэдэм билээ тий. Ер нь тийм шүү дээ. Нөгөө нэг өссөн үед айгүй гоё хоол болчтой. Тийм үү. Эдэрээ. Тэгээ таргалалт энтер ментер бол байхгүй тий. Энэ бол баг таргалуулт юм дөө. Тийм тий. Гоё тий. Манай хятад хоолны мангас найз өхөн байдیں۔ Бараг хятад хоол идэхэд бол хамт явилдаг гууд байгаа юм шүү намайг. Тийм Бээжинд сурч ирсэн л да. Тэгэл явъя л да. Би хятад хоолоо нөгөө малатан. Тийм малатан. Малатан нөгөө нэг үнэхээр гоё тий. Тийм нөгөө одоо гомтой шүлэх юм уу? Хөргөчнөөс одоо өөрийнхөө идэх ногоо. Тэднийг давгнаа тавьсан ширхэнд идгээ үнэлсэн тий. Тэгэл хийгээл үлдсэн зарим нь.
Гэтэ бэлэн бас байж идэв штэ тий. Ингээд шүл. Гоё. Гоё. Гэтэл өнөөгийн нэг юм дүндээ гэртээ юм нарийн ногоо аваад энэ 80 олон соус чи аваад ингэж их хэцүү байна. Ихгүй нэ гэж. Жохон яг отгонд нийлэхгүй байна гэж. Гэ бурхан минь тэр ногооны үн тэр помидор чинжүү минжүү бүр солонгос жиглэг дөмс гэсэн 70,000 гэж бол яг хас харуулах тэр. Хүүх. Оо. Энэ анарын зүс ч гоё ч тий. Гоё. Шууд арааны зүс гэж шүү дээ. Ялангуяа эмэгтэйчүүд бүр их сайн тий. Одоо ийм арт тодтол литрлигээд байгалийн нөгөө нэг жимсний юм байна. Тэ аюу шинхэн байгаад идэв шүү дээ. Аюу гоё анар нь илүү хамтагдаж байна. Тийм. Бараг би шингэлээ. Тэр нөгөө заавал чихэрлэг биш те. Яг гоё амтаараа. Нисэглэн. Одоо социализмыг би сандیں۔ Хүүг залуучуудын уралдаан тэмцээд зунжангаана хүүхдүүдээс зөөр ойлгохгүй те. Одоо үйлдвэрчний нэг одоо ямар нэгэн байгууллага болгондоо нэг хүүхдүүдийнх нь нэг баг маг те. Урлагийн юмтаа үзлэгтэй тэмцээнтэй. Айгуу гоё байсан те. Бүх юм тийм нэг юм завгүй ойлгодог гэсэн юм залуучуудыг. Одоо бол хайцсан. Чи энэ Facebook дээр те одоо юу гэдэг муу мухай ямаа ч юм уу сайн сайхнаа олж үзэл тэгэл байж. Яг нэг талаараа надад давуу талтаас юм болон хоёр талтай нөө сөрөг тал нь айгүй их санагдаад байгаа. Хитрхи одоо нэг юм бид нар яасан юм бэ ингээл багш нартаа загнуулаад ингээл ингүүлэл тоншуулаад өнөөдөр бид нар алдаагүй шүү дээ. Айгүй хүмүүс өшгүүлээлөө. Чимхүүлээл те. Чимхүүлээл. Тэгэд одооны юунууд эцэгчүүд нь ч амар тийм нялцахаа болцсон байгаа аахгүй ингээл хүүхдээ хэвээ миний хүүхдийг ингээл ганц зүгээр одоо яасан чинь те ширүүн харахад амар тэр лав надад айгу буруу юм шиг санагддаг тэр хүмүүж. Мэдгүй би л багш нартаас хөтлөө зодтолсон. Тийм шүү дээ. Ирчүүд бол ялангуяа тий. Гоцроод орч юм яага гоцроод амбаартах гал гүүгээр ирж байгаа байхгүй. Тий. Хаалга хаас чиг хөдлөн гарч ир баах гэж үсгэлж байгаа. Мангадан гутлын үр нагцсан. Яа гэж улаацсан зогтоож байгаа байхгүй. Манай сойс ч гэсэн бидрийг хоцрongоот яа амар халтаа байсан шүү. Сандал мандал өрүүлээ заа мэдгүй чиний цаг маа. Шпаг гэдрээр зохиолаа ёо. Бүгд 45,000 хичээл орж явахад нэг багт цаашаа хартан зогсчихдаг сумсаар орлоо. Яасан хоцор. Юу гэж яаж болохгүй хичээл юу харах. Миний эрх мэрх түүш юм авах. Тэгээд бүр дургуул номын өрөөлөө зогсооч явж. Тий. Нөгөө корона гараад тэгээ Монголд ирсэн үе корона гарахаас хэдэн сар нэг сарын өмнө ирсэн. Нэг за одоо хичээл амарсан чи одоо эн чи юу гайх уу шиг юу яа нутаг хуцаад нэг хитэн ажил хийгээд нэг хитэн төгрөг мөрөх цуглуулъя гэж бодоод хүрээд ирсэн байхгүй. Яг ирээл байжсэн чинь корона гараад хийлгээл хаагдал ингээл. Тэгээ нэг жил гарсан болсон. За одоо ер нь мэрэгжлэхөө болох гэдэг санагдал. Тэгэл юу их үү гэж бодсон. Тэгээ хүмүүс нөгөө чи тоогоочл гоё хол хийдэв чинь. Тэгэл тоогоочулж үзт юм уу гэх нэг үзсэн. Тэгээ гайгүй. Үзт юм. Гоё л. Айгуу гоё те. Үзчихэл болохгүй бол тэгэл тоогооч болоод үзт юм хүстэй. Гайгүй тоогооч болцоо. Ой болохгүй бол болчих юм байна шүү. Тэгээ шууд өөр нэг болохгүйгээр би болоод барилгын юм хэлчихсэн. Чи тэгээ штэ. Бүр барилга болохгүй бокс ч юм болноо. Би бокс ч байсан шүү дээ. Байсан. Би өөрөө мэдэрсэн. Спортын төв ордонд 2 жил боксер явсан шүү дээ. Тэгээ хамгийн анхны тэмцээн дээр өнгөгөө чирээ тэгээ боксч байх. Бокс хайсан. Ард бүрээр идэг хүмүүс нь жүжиг мүжиг гэр гизгүзээ даргалан маалын би бас ингээд амар бас дээд байдаг. Амар дийхтэй төрсөн. Хай гэж боддог. Моног юм цөөн овоолж идэг юмсаа гэл. Миний хоолыг төмрөөл юу гэж бүх төрлийн хоолыг тавьж агаад зүгээр ингээд. Казакууд ч гоо. Тэ ингээд яг идмээр агаагаа тэ нэг ганц хоёр биш ингээд бүгдийг нүүрс тавьж агаад таргалдгүй байсан бол би өстэй амар иддэг ба. Таргалдгүй байсан бол би айгүй урд тавьдаг. Жохол ингээд биес сул тавиа сайн гурал будаа гэл хамаагүй их порц байдаг. Бөмбөг л авчих. Би бас амар ус бараг таргалчихсан. Тань тэгээд идэг хүмүүс. Гэтэ ер нь тоогооч юм дарган багтахгүй яах вэ? Чи тэгж байгаа нэг 40 гарангууд нь турчихсан. За ер нь тэгэл нэг одоо Европ бүхнүүдийг харагдахад нэг амар туранхай нэг бак байх юм тий. Тэг гоё ягаа. Дандаа нөгөө тасгал хийдэг. Өглөө осол одоо юу тийм би заавал гүүх ёстой гэдэг тийм. Тэгээ ажилдаа яваа. Гүүх ёстой. Нэг бол өглөө амжаагаар би орой. Унтахын хүн гүүнэ. Үгүй бол гэртээ гарааш та. Тэгэхгүй бол би аимшиг хүн болно гэж бүр тархинд нь. Бүр суудсан. Тэр нь амар гоё. Би тэрийг гаравч. Тий. Тэрийг ингээ амьдралын хөвшил олгоцсон тий. Манайд бас гүүх талбай хаалга ингээд аюу. Шууд нойлын цаас хийсгэрт нүүдэн дээр наарч тий. Эргэлцсэн шорон донд орж ир тий. Тэр нь яг нүүрэн дээр бууш ин тэр. Одоо би ингээл хардаг бох гадар гэл явж байгаа л ингээл амар гоё хорой охин явж байгаа. Хаар гэл волонтерс гэл чокогийн цаас мастад оолтой. Ваа гэж
муу шүү тий. Ундааны нөгөө ингэсэн цаасан байна. Өөртөө одоо шинээр мод тарихгүй юм бичиж. Социализм тарьсан мод өдөр болгон тарь. Би яа тэгээд хавруулгууд ингэ хайшлаад байдаг шүү. Тэр одоо ямар зовлонтой өөр хийх юм олж чадахгүй. бүр гайхаад чи өндөр болж иш тэр гоё салхималхий чи хаагаад одоо юу гоё нөгөө хэрэгтэй тэр хүн хийсгэлдээ ганц сарал хүн хийснэ дээ. Тийм. Иргүү наац. Тэрийг ойлгохгүй байна. Би юу бас юу ойлгохгүй энэ ус. Энэ халуусыг яагаад ингэж таслаад идэх юм бэ? Гайхалтай тэр чинь. Нөгөө тэр чинь хавар болгон таслан тий. Аргагүй шүү. Хүн болгон уусаа ажиллаж байгаа таслана шүү. За таслаад би доорны 2 гарант нэмэдгийг гэл. Таслаа гэхдээ бүр ингээд хамгийн өнөд аваад дахин Одоо 100 болонгоц нийтээр халуусгүй болно тий. Тий. Харин тий. Хамгийн мод явах хайч. Айгу сонин 10 жилийн 5 жилийн настай юм хийж болдгоо мөдөрч та. Тэг хорооллын дундхыг бол гоё тий. Тэг өөр нөгөөх нь одоо хийгээд юм хоолоо дандаа өөрсдөнтэй дизайн ингээд амар. Тэр хаагаад идэм шүү. Тэг ингээд нарийнхан болоод чи нөгөө юу вэ штэ борон өнгөрөөний алт тэргүүр ирсэн гэдэг. Тэгээ яагаад цансар тэр хорооллын түнэлээр дунд л байгаад байгаа шүү. Тийм би ганцаараа амар идэх гэдэг юм санагдаад байгаа. Би бол дуусчихсан. Идлээ шүү. Ид. Яа брах. За тэгвэл нэг нь очиж та. Стресс ч юм аа. Монголын нийгэм яриагууд стресс ч. Одоо нэр үнэхээр стресс ч юм. Амьдрах хотог гал болчихсон шүү. Тэгээ манайс ингээд бас гүргэр юм аа те монголчууд. Юм дугаасаа дасан зогтох чадвар сайтай учраас. Тэгээд нэг бол бүх юм байхгүй болгочих гэж байна. Эхнээс эхлэх шууд гашаа машаа барайл. Модон байшин барайл. Тэг шинээр одоо ингээд парламент үүсгэж мөсгөл. бас энэтэй амар холбоотой юм шүүлж бид нар нөгөө ажил хийхгүй ч амьдэрдэг ард түмэн гэдэг чинь нөгөө ээж аавтайгаа дандаа юм ойрхон. Family гэртэйгаа тийм ингээд хөлөө бол тэгээд хөөх төрлөө хажууд нь насан турлаа гэр барилаа авгаа авч өглөө. Тийм. Тэжээсээс малаа талын таслаа өглөө тэгээд нийлэл дахиад амьдэрч. Одоо гадны соёл ч болохоор 18 хүргээл те хөвгөө явуулчихна. Тэгэл өөрөө яаж амьдрах учраа олон мөнгө олно. Тэгэхгүй манайхан чинь тийм байх л хэрэгтэй. Хувь хүмүүс өөрсдөө юм ухамсар сумар байгаа байхгүй. Тэгэхгүйгээр л яг л ажил хийхгүй ч байсан нэг аавын даа ээжинд очиж хоолоо идчихнэ. Монголд яаж хийж байгаа үсэхгүй шүү гэдэг шиг юм байна. Тий, яг тийм. Танаад мах байна өтер. Тийм. Президент нэг бол найз мэдсэн даач. Гэхдээ ээж яхад нүүдэлчингийн өөрсдийнх нь бас соёл байгаад байгаа байхгүй. Уг нь тийм. Тийм мэдхгүй. Нэг family байж болохгүй амьдарч болохгүй тийм. Тийм болов. Тэгээ цагаан сармаар нь амар өргөн болдог. Тийм. Цаасаа нэг уулзахад болоо шүү дээ тэгэхгүй. Тийм. Ятууд ч нэг цагаан сар амар л манахаас амар. Бус хар амар дүүс. Манайх ч 3 тий. Тэднээс нэг 7 10 маруу. Хятад ч бүр амар өстө хүүхдүүдээ тэгэл баг 16 18 хүрхтэн те ийм юм болох хэвээр чи ингэх хэвээр баг рейтинг ингээ өсгөхтэн те энд л хүрхгүй бол чимний хүүхд биш гэж хэлж байна. Япон шиг хятад гав. Японч бүр амар шүү дээ. Чикогээ явчихдаг л шүү дээ. Японч яахан багасаа ингээ сурцсан юм тийм тэгэл хүнийг тэгжиж л Японы хүмүүс ч аюу гоч. Хүнд гай болохгүй амьд зураг. Цэцэрлэгээс нэг заадаг. Ээж авдаа саадаа хараа хоолн дээр жоох муухай өөрсдийнхөө нойлыг өөрсдөө цэвэрлэгч авахгүй гэж байгаа шүү. 10 жилд хараа өстэй. Байхгүй тийм. Өөрсдөө. Яг л өөрийнхөө гаргасан нэг өөрөө цэвэрлэгсэн. Тийм амар хүмүүжлээ. Манайх ч юу аа хэвээр манай хүүхдээ шал угаалгалаа чи би энэ аливаа энэ ажлыг болгоно чамаа маа гэх аав навж байна. Илгийн авназ. Яа. За нэг жоохон стрессчлээ. За ингээд очтойгоо бэлэг өгнө. За. Хоёр өөр бүсгүүдээ ямар ч байсан. Та цагаан минут дортой, улаан минут дортой. Хамаагүй дээ. Улааныг авчил. За тийхүү. За энэ хараа. Чи Cabernet Sauvignon. За ба. За гоё энэ Merlot. Вау. Баярлаа. За шефтэй юу яана? Цагаан минут өгнө. Шеф ягаад гэвэл нөгөө гоё цагаан виногоор гоё хоол моол хийн те. Тийм шүү дээ. За нэг бол авгаатаа гоё орой хоолн дээр. За ингээ бас бэлэг байгаа. Вау. За манай E-Mart-ийнх нь одоо та бүхэнд маш гоё одоо шинэ төрлийн хоёр төрлийн одоо махны дээжээсээ өгсөн байгаа. Тэгээ саяны бүргэрийг бас гэртээ ээж бол бас гахаа мах байгаа. За манай E-Mart-ийн хэрэглэж байгаа шүү. Угаасаа. Энэ гоё те. Бэст. Бүх юмнууд байж идэг амар штэ те. Гоё шин мэн те. Баярлаа. За энэ дээр бас нэг юм бэлэг байгаа. За энэ манай бас нэг гоё. Дараагийн дугаарч. Дараагийн дугаар юу вэ? Хизээ билээ. Дахиад манай нөгөө ярен нэтэд орчихгүй. За маань буудан шиг гэдэг энэ бас гоё одоо бүтээгдэхүүнүүд байгаа. За гоё талах нарийн боо, гоё амтлаг мөөг одоо тэгээд iPhone 13 Pro Max байгаа. Вау. Яа. За баярлалаа. За мэдээж тэгээд будаа иддэг хүмүүс гэж юу байх? Будаа өнгөрөө.
За энэ арай комуги гэдэг энэ өстө бест одоо. За өстө будааг асуумаар байна. Би бол өстө 9 шидэл будаа идчихээн. Надаа хамгийн сүүлд тэр нэг солонгосын юм нэг ногоон ямар райс гэсэн бэлээ. Тэр л зүгээрээс ус модны зурагтай. Ямар будаа гоё гэдгийг санал болгоод. За чи ийм будаа гоё заяа. Чи энийг идчихэд надад зөв мерчэр заяа. За тэгээ. Чи өстө хүний ярьдаг хөө байна гэдэг. Энэ бол тэр өөрөөр нэг хятадын одоо нэг ийм юу вэ нэг можин одоо санахгүй байна. Одоо нэг юм жунглийн те яг нэг ширэнгэн ойны сүүлд тийм байдаг талбаанд баггүй. Энэ тэгэхээр өөрөө ямар ч одоо бурдаа. Ер нь будаа чинь яга гоё байд юм бэ? Шинэ үжиж гоё байдаг. Тийм баг. Гоё акшн тэр үнэр мөнөр нь их гоё те. Одоо нэг шинэ хуучин гэж бас байх л. Байдгүй те. Агшаасан будаа чи ерөөсөө шинэ уучнаас тэр нөгөө гоё муугаар гараад. Аа тийм үү. За баярлалаа. Чи энийг яг хийгээд яг тгий би яг бичнэ. За ямар ч байсан ингээд гоё үдшилтээ хоёр одоо сүгээ бас ирсэн баяртай байна бит хоёр те. Хэлж тээ. Баяртай байна. Хүчээр. Манай ганцлаг дүүгийн бас хийсэн хооллол маш гоё байна. Гоё байна. Үнэхээр гоё байна. Амжилт хүсье те. Гоё илүү их хятаалаа гоё хийж сураа те. Тэ үнэхээр гоё байна. Тэгээд үзэгчтэй ч бас манай хятад хоолны тогоочи бас гарын хоолыг бас гэртээ хийж үзээрэй үнэхээр гоё байна. Баггүй стресс ч одоо нийгмийн яг үнэн төрхийг ярьж жоохон стрессэн чинь сайхан байна. Солонгочлоо Тэг жоохон тэгж нэг тийм стресс чинь бас эдэр чинь нөгөө нэг сэтгэлээ онгойлгодог ард түмэн болсон шүү дээ. Болоо их удаж байгаа. Яг тэр нийгэм нь өөрөө юм стресстэй болохоор. Тэгээ манай нийгэм бас их сайхан гой болоосаа гэж бас хүсэж байна. Энэний төлөө залуучууд маш дуграасаа тий. Дуграасаа хамтдаа дугарнаа. Одоо энэ сонгуулиар цөмөрөөс баахгүй болгоноо гэдэг зүгээр. Юу 56 болгоно дугаараа юм. Биш тийм байна. Хараагүй. 56 ч юу гэсэн. 56 77 нэмээд 56 штэ. Бас тэ тохоо байгуултаа хийчээ. Царай удаа гэж би бол үнэн дэмжиж 76 хийж 150 болоод хиндэ гэж байгаа шиг. За ёо дахиад өөр мэрсээ. Өчнөө юм ээ. Жимс болчихоо. Жимс байж байгаа би боллоо. Хатснаар ч боллоо. Ой жимс ярьж ихсэн юм уу гэнэ. Жимс борцолч дууслаа. Өөр гачи боллоо. За ямар ч юм ингэж камера онтроод бид нэг хутаа сайхан хоолоо идээд гоё вайна ус уумаар байна. Тэгээд дараагийн дугаар дээр цөмөр уулзцай. Түр баяртай. Bye.